Эрдэнэтийн Сор оптимист клубын дэргэдэх шүүдэр охидын төвийг хэрэгжүүлж буй агаа эгээ төсөл 2025. Сор оптимист олон улсын байгууллагын түүхээс. Сор оптимист олон улсын байгууллага 1921 онд Америк нэгдсэн улсын Калифорни мужид орон нутгийн болон дэлхийн охид эмэгтэйчүүдийн амьдралыг дээшлүүлэх, тэдэнд туслах зорилгоор эмэгтэйчүүдийн эв санааны үндсэн дээр байгуулагдсан. Тус байгууллага нэгдсэн үндэсний байгууллагын хуралд оролцох, санал оруулах, түүнийг хэлэлцүүлэх, зөвшөлдсүүлэх эрхтэй юм. Энэхүү олон улсын байгууллага нь дэлхийн 129 орны 75,000 гаруй гишүүнийг игнэндээ нэгтгэсэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус байгууллагын үйл ажиллагаанд Монгол улсын Сор оптимист олон улсын байгууллага нь баруун өмнөд Номхон далайн холбоонд харьяалагддаг бөгөөд Монгол улсад байгуулагдаад 20 жил болсон байна. Улаанбаатар, Дархан уул, Эрдэнэт, Амгалан Сор оптимист клубээр дамжуулан охид, эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө их зүйлийг хийсээр байна. Сор оптимист олон улсын байгууллага нь 5 ТV-ийн 5 холбооноос бүрдсэн 126 орны 3,000 гаруй клубтэй. Эдгээр клубүүдийн гишүүд нь болохоор төрөл бүрийн салбарын маш олон мэрэгжилтэй сэтгэлээрээ холбогдсон эмэгтэйчүүдийн төлөөх тийм байгууллага юм а. Сор оптимистуудын хийдэг гол зорилго нь юу вэ гэхээр зэрэг нийгэм дэслэх байр суурь, эрх тэгш байдлыг хангах, мөн боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, эрүүл болон аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулах, мөн доктортой хөгжлийн төлөө эмэгтэйчүүдийн ур чадвар манлайллыг нь хөгжүүлэх замаар эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулах, амьдралаа өөрчлөх тийм боломжийг уриалан дууддагаараа онцлогтой. Эрдэнэт Сор оптимист маань 2012 онд анх үүсгэн байгуулагдсан. 2017 онд шүдэр охидын төвөө байгуулад маш олон хүмүүлийн сургалтуудыг хийж эхэлсэн. Тэгээд нийтдээ 3,500 хүүхдүүдийг сургаад 20,000 хүүхдүүдийг нөлөөллийн ажилд хамруулсан байгаа. Тэгээ энэ жилийн төсөл маань агаа эгээ төслийн тайлан ингээ болж байгаад бид бүхэн маш их баяртай байна. Энэ хичээлийн жил 24-өөс 25 оны хичээлийн жилд болохоор агаа эгээгээд төсөл хэрэгжсэн. За энд болохоор 4, 16, 7, 20 дугаар сургуулийн нийт 80 гаруй сорогчд хамрагдлаа. За тэгэхээр яаж ийнэ гэхээр бид нар ахлагангийн сорогчдыг илүү мэрэгшүүлж манлайллын хөтөлбөрт суралцуулах, ихтгэл тавих чадварыг сайжруулах. За тэгээд олон улсын сургуулиудад элсэн суралцахад нь тэнд бид нар бас төхөн болж бэлтгэхийг. За тэгээд мөн доошлоо доод ангийнхаа сурагчдад дүүнерт мэдээллийг өгөх, дамжуулах, сургах, дээрэс нь танхимаар олж авсан боловсролоо бүтээлчээр хэрэгжүүлэх, би яг бүтээлч байдлыг бий болгох тал дээр илүү төлхөө ингэж ажиллаж байна. За тэгээд бүтээлч санал санаачлалуудын хувьд гэхээр кино хамтарч кино үзэх, хамтарч гуйлын секс, урлаг авьяасынхаа авьяасыг нээж хөгжүүлэх, хамтаараа дууж бүжиглэх, за нийгмийн сайн сайхан зориулсан үйл ажиллагаанд нийтээрээ оролцох, за тэгээд тусламж шаардлагатай нийгэмд нь бас туслал дэмжлэг үзүүлэх гэсэн ийм ажлуудыг маш амжилттай хэрэгжүүллээ. Тэгээд энэ ажлын хүрээнд бид нар энэ жилийн тайлан амжилттай тавилаа. Энэ жилийн төслүүдийг хэрэгжүүлэхэд манай Сор оптимист клубын үе үеийн ерөнхийлөгч нар идэвхжүүлэн маш сайн хүмүүсийг зохион байгуулж удирдах ажилладаг. За тэгээд Дархан болон Улаанбаатарын клубүүдтэйгээ хамтарч үйл ажиллагаагаа тайлгнадаг юм байгаа. Тэгээд нийт Сор оптимистуудаа, за тэгээд шүүдэр охидын клубын охидуудаа аз жаргал сайн сайхан бүхний өсөөрөөё. Эрдэнэт Сор оптимист клубын түүхэн замнал. Эрдэнэт Сор оптимист клуб нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 2012 оны 6 дугаар сарын 12-нд анх 21 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. 2012 оны 6 дугаар сарын 12-нд албан ёсны төрийн бус байгууллага эрхээ аваад Орхон аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасхийн эрчим дэмчилгээний тасхийг бүрэн засварлаж тогтжуулснаар үйл ажиллагааныхаа нээлтийг хийсэн. Эрдэнэт клубын зорилго нь хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн статусыг дээшлүүлэхийн төлөө тэмцэх, бие биедээ туслах үзэл санааг улам сайжруулах зорилготой. Тус клуб нь санхүү төсвийн хороо, хууль эрх зүйн хороо, боловсрол хүмүүжлийн хороо, хэвлэл олон нийтэд харилцах хороо гэсэн 4 бүтэц 25 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус клуб нь хүний эрх, ялангуяа охид эмэгтэйчүүдийн байр суурь, үнэлэмжийг дээшлүүлэх,
бие биедээ туслах үзэл санааг нэмэгдүүлэх зорилгоор 13 жилийн хугацаанд нийт 100 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Эрдэнэт Сор Оптимист клуб нийгэмд үйлчлэг төрийн бус байгууллага Орхон аймагт өсвөр насны охидын эрх, эмэгтэйчүүдийн амьдралын түвшинг сайжруулах болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамтран ажилладаг нэгдсэн үндэсний байгууллагад суудалтай олон улсын хүмүүнлэгийн төрийн бус байгууллага юм. Шүүдэр охидын төв төсөл. Шүүдэр охидын төв төсөл нь 2017 оны 10 дугаар сарын 4-нд нээлттэй хийж үйл ажиллагаагаа 8 дахь хичээлийн жилдээ ерөнхий боловсролын 13 сургууль дээр охидын клуб байгуулан манлайлал хүүхэд хөгжил хөтөлбөрт 5600 хүүхэд оролцож нөлөөллийн үйл ажиллагаанд 20,000 гаруй хүүхдүүд сургалт хөтөлбөрт хамрагдсан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд охидод зориулсан зөвлөгөө мэдээлэл, сэтгэл зүй, нөхөн үржихүй, охидыг хөгжүүлэх сургалт үйл ажиллагаа, оюуны хөгжил, хувь хүний хөгжил, шаардлагатай байгууллагад холбон зуучлах, эрүүл мэндийн байгууллага, цагдаа өмгөөлөгчийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сор Оптимист International Эрдэнэт клубын дэргэдэх Шүүдэр охидын төв 2017 онд байгуулагдсан цагаас эхлээд охидуудад зөвлөгөө мэдээлэлээр хангаж, сэтгэл зүй, нөхөн үржихүй, амьдрал ухааны сургалт, хувь хүний хөгжлийн сургалтуудыг удаа дараалан явуулсаар ирлээ. Үүний нэг жишээ нь 2024-өөс 25 оны хичээлийн жилд Инктивны корпусын сайн дурынхантай хамтарч агаа эгээ төслийг амжилттай хэрэгжүүлж дуслаа. Ерөнхий боловсролын 4 сургуулийг хамарсан 80 гаруй хүүхдийг хамруулж энэ төслөөрөө хүүхдүүд сурагчид өөрийнхөө үнэлэмжийг дээшлүүлэх, сурлагын чанараа ахиулах, нөхөрлөж сурах, хамтарч чөлөө цагаа өнгөрүүлэх, сайн дурын ажил хийх боломжуудаар хангагдаж ирээдүйд өөрсдөө бэлтгэсэн сайхан ажил боллоо. Энэ төсөлд хамрагдсан ментор сурагчид үйл ажиллагаанаас нь ажиллах юм тэднэр маш их өсөн дэгдсэн байна. Жишээлбэл бусдыг ойлгодог, багаараа ажилладаг, бусдаа хамтарч ажилладаг, бас сурлагын чанараа ахиулсан ийм олон чиглэлээр өөрсдөө дээшлүүлсэн байна. Мөн бас манай төслийн нэг онцлог нь бол эцэг эх нь хараа сул хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулж тэгш боломжийг олгодгоороо онцлогтой юм аа. Ингээд энэ хүүхдүүд ирээдүйд өөрсдөө бэлтгэж, энэ төслөөс өөрсдөө олж харж би хаана явж байна? Миний ирээдүй хаана байна? Цаашид бид юу хийх вэ гэдэг өөрсдийнхаа энэ асуултанд энэ төслөөс өөрсдөө олж харж томоохон амжилтыг олж харлаа. Агаа эгээ төсөл 2024-өөс 2025 оны хичээлийн жилд Шүүдэр охидын төв нь Америкийн Инктивны корпусын сайн дурын ажилтан Ровен Мюллерийн санаачилгаар агаа эгээ төслийг Орхон аймгийн ерөнхий боловсролын 4, 7, 16, 20 дугаар сургуулиудын 80 гаруй сурагчдын дунд амжилттай хэрэгжүүллээ. Hi everybody, I'm Mitchell. Сайн байцгаана уу, намайг Mitchell гэдэг. Инктивны корпусын сайн дурын ажилтан, 4-р сургуульд англи хэлний багшаар ажилладаг. Өнгөрсөн жил сайн дурын ажилтан Ровен Mitchell агаа эгээ төслийг 4-р сургууль дээр санаачлал эхлүүлсэн. Тэгээд түүний дараа бид нар энэ үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахаар шийдээд Эрдэнэтийн Сор Оптимист клуб Шүүдэр охидын төвтэй үйл ажиллагаагаа өргөтгөн 4 сургууль дээр амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Агаа эгээ төслийн гол зорилго нь болохоор үеийнгийн дэрлэгэлтийг багасгах, хүүхдүүдийн өөртөө ихтэй байдлыг нэмэгдүүлэх, бие биенээсээ суралцах, үеийнгийн сургагч огч нарыг бэлтгэх гэсэн зорилготой байлаа. Тэгээд манай энэ хөтөлбөрт анги удирдсан багш нар болон амьдрах чадварын сургалтыг заах зорилгоор маш олон хүмүүс нэгдсэнд маш их баяртай байна. Энэ тасалд хамрагдсан бүгд хүмүүст баярлалаа. For the Age Age program. Hi everyone, my name is Devi and I'm a Peace Corps volunteer here in Erdenet. Сайн байцгаана уу, намайг Devi гэдэг. Би Эрдэнэтэд ажилладаг Инктивны корпусын сайн дурын ажилтан. Агаа эгээ хөтөлбөрт 2024 оноос хойш оролцож байгаа. Үүнээс өмнө Ровен John 2-ын хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд бид нар нутаг буцах болсон учраас Mitchell бит 2-ын хөтөлбөрийг үргэлжлүүлж байна. Тэгээд энэ хөтөлбөрийг үргэлжлүүлснээр агаа эгээ хөтөлбөрт хамрагдсан менти сурагч нар маань илүү их өөртөө ихтэй болж бие биендээ харилцан туслалцаж өөрсдөө нийгэмлүүлэх энэ гайхамшигтай боломжууд нэгцэн. Тэгээд энэ хөтөлбөрт орсноор энэ хүүхдүүдийн өсөн дэвжиж байгааг хараад багш нар маань бас хүүхдүүдтэйгээ илүү нээлттэй ойр ажиллаж хүүхдүүдэд хөгжүүлэхэд нь тусалсанд маш их баяртай байна. Бүгдд нь амжилт хүсье. And I'm really excited to keep going and expand even further next year. Төслийн гол зорилго нь
ментор, менти сурагчид харилцан бие биенээ халамжилж, зөвлөн туслах, нөхөрлөх, хамтарч ажиллах, манлайлал болон амьдрах ухаанд суралцах, улмаар өөр өөрийгөө үнэлэх үнэлэмж болон сурлагын чанарыг нэмэгдүүлэх, хамтарч сурч боловсрох, чөлөө цагаа хамтдаа өнгөрүүлж, бие биедээ сурсан зүйлс, үнэт зүйлсээ хуваалцаж, дэмжин ажиллах явдал юм. Үүнээс гадна нийгмийг хөгжүүлэх, гадаадд суралцах хүсэл эрмэлзэлтэй 10-аас 11-р ангийн сурагчдад манлайлах, сайн дурын ажил хийх боломжийг олгож хөгжүүлснээр өөртөө итгэх итгэлтэй, хүчирхэг залуу удирдагч, сайн дурынхныг төлөвшүүлэх зорилготой юм. Эрдэнэтийн сар оптимист клуб болон Инхтивны корпусын хамтран хэрэгжүүлсэн агаа эгэ төслийн маань 2 дахь удаагийн төгсөлт амжилттай явагдаж дуслаа. 2015 онд би Инхтивны корпусын бүсийн менежерээр ажиллаж байхдаа энэ гайхамшигтай төслийг орон нутагтаа хэрэгжүүлэх юмсан гэж зорж байсан. Түүнээс хойш би Инхтивны корпусын сайн дурын ажилтнуудтай хамтарч ажиллаад 2023 онд 4-р сургууль дээр ажиллаж байсан Ровен Мюллер энэ төслийг хэрэгжүүлж байгааг маш баяртайгаар хүлээж авсан. Тэгэхээр Ровен Мюллерт санал тавиад энэ хөтөлбөрийг ахад 4 сургуульд хэрэгжүүлэх хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг маань хүлээж аваад бид нар энэ жил 4 сургуулийн төслийг амжилттай хэрэгжүүлж дуслаа. Энэ төслийн гол зорилго нь үе тэнгийн хүүхдүүд бие биенээсээ суралцах, өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэх, бие даах чадвартай болох гэх мэт олон давуу талтай. Энэ удаагийн сургалтаар бид бие даан амьдрах чадвар, хоол тэжээл, гарын ариун цэвэр болон амны хөндийн эрүүл мэнд, нөхөн үржихүй эрүүл мэнд, санхүүгийн боловсрол, мэрэгжил сонголт, цаг болон стресс менежмент гэх мэт чухал сэдвүүдийг судалснаар хүүхдүүд өөртөө итгэлтэй болж агаа эгэ хөтөлбөртөө маш сэтгэл хангалуун байлаа. Бид нартай хамтарч ажилласан бүгд багш нар сурагчдаа талархал илэрхийлье. Төслийн оролцогч нарыг 6-аас 8 дугаар ангийн дадлагжигч нараас сонгон авч, тусгай шалгуураар сонгогдсон 10-аас 11-р ангийн зөвлөгч нартай нэг хичээлийн жилийн турш хамтран суралцах боломжийг олгосон. Төсөл хэрэгжих хугацаанд оролцогч сард 2 удаа бүлгийн уулзалтад оролцож, өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх, цаг төлөвлөлт, цагийн менежмент, хувийн ариун цэвэр, эрүүл зөв хооллолт, хоол зүй, шийдвэр гаргах, мэрэгжил сонголт, хүүхдийн эрх хамгаалал, нөхөн үржихийн боловсрол, анхны тусламж, санхүүгийн боловсрол зэрэг амьдрах ухааныг хичээлд сууж, ментортойгоо биечлэн уулзаж, харилцан суралцаж, гүйцэтгэсэн үйл ажиллагаагаа зөвлөгөөний дэвтэр дээрээ тэмдэглэж, зургийн хамт зөвлөгч багштай илгээнэ. Төсөлд оролцсон ментор, менти сурагчид жилийн хугацаанд сурсан мэдсэн зүйлс, хамтарч ажилласан ололт амжилтаа тайлагнаж батламж авдаг. амралтын өдрөөр сард 2 удаа уулзаж энэ төслийг хэрэгжүүлэхэд тийм ч амар зам байгаагүй. Үнэхээр одоо сайн дурын ажил гэж ямар байдгийг, хүний төлөө яаж сэтгэл зүрэх цаг зав гаргадаг гэдгийг манай хүүхдүүд багасаа сайн дурын ажил суралцсан байгаа. Та нар саяны ярьж байгаа зүйлээс нь ойлгосон. Ингээд энэ төсөл маань цаашдаа тогтвортой хөгжиж энэ 4 сургууль маань сургууль дээр өөрсдийнхээ хүүхдийн оролцоод байгууллагаараа хөгжүүлэхийн үзэгтэй сайхан өрөөдийг дэвшүүлж итгэл дүүрэн байна. Цаануу намайг Маргад гэдэг. Агаа игээ маань болохоор амьдралын ур чадвар болон хамтран ажиллах үүрэгтэй байгаа. Тэгээд надад гарсан өөрчлөлтүүд гэх юм бол би агаа игээд орохоос өмнө айгүй нээлттэй бус, тэгээд дээрэс нь айгүй бие барьдаг байсан. Тэгээд ямар нэгэн зүйлтнийг сонирн бил юм биш. Харин одоо агаа игээд ороод надад гарсан өөрчлөлтүүд болохоор бусдад айгүй нээлттэй болж, дээрэс нь амьдрах ухааны ер нь бол зөндөө олон зүйлд суралцаж өөрөө ингээ бие даад сурж байгаа. Сайн байцгаана уу? Намайг Марл Эрдэнэ гэдэг. Би одоо агаагийн хөтөлбөрт ментор хийж байгаа. Манай хөтөлбөр маань 2 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд эхний жилдээ 4-р сургуулийн хүрээнд явсан. Тэгээ 2 дахь жилдээ 4 сургууль нэгдээд явж байгаа бүр тийм том хөтөлбөр болсон байгаа. Би агаагийн хөтөлбөрт орсноор зөндөө олон зүйл ухаарсан. Эхний жилдээ бид нар агаагийн хөтөлбөрийг санаачилж ажилласан Ровен багштай хамт ажилласан байгаа.
2 дахь жилдээ ч тэр би агаагийн хөтөлбөрт илүү олон хүүхдүүдэд тусалж яг хүмүүст нөлөөлөе гэдэг зорилгоор орж ирсэн. Ягаад тэгэхээр анхандаа өвгөн багш маань надад үнэхээр олон тос өргөсөн болохоор би яг тэр хүн надад тусалсан шиг би яг үеийнхаа доод ингээд дүүнертэй туслая гэж бодоод энэ хөтөлбөрт төв нэмрээ оруулаад явж байгаа. Hey everyone, my name is Hishig Oyanг. Сайн байцгаана уу? Намайг Hishig Oyanг гэдэг. Би 2 дахь жилдээ агаа эгийн хөтөлбөрт хамрагдаж байна. Тэгээд энэ хөтөлбөрт хамрагдсанаар би болон миний ментинүүдэд маш олон өөрчлөлтүүд гарсан. Тэдгээрийн нэг нь болохоор бид нар маш чухал амьдрах чадваруудыг суралцсан. Миний ментигүүдийн хувьд болохоор урд нь дараахан бүр хүүхдүүд байсан бол одоо илүү нээлттэй, бусдтай илүү сайн ойлголцож, өөрсдөө маш сайн хөгжүүлж чадсан. Энэ бол одоо агаа эгийн хөтөлбөрийн гол зорилго байлаа. Changed me and my mentees. Сурагчид бие биеэсээ суралцснаар би хаана явж байна? Цаашид яах ёстой вэ зэрэг асуултад өөртөө хариулж, харилцан туршлагаа хуваалцдаг. Энэ бүхний үр дүнд нийгмийн тэгш бус байдлыг багасгаж, тэгш боломж бий болж найзын хүрээг тэлж байгаа юм. Энэ төслийн үр дүнд хүнтэй харилцах харилцаа сайжирна. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Стресс бухимдал буурна. Суралцах урам зориг төрнө. Хувь хүний хөгжил, хариуцлага нэмэгдэнэ. Бусдыг ойлгох чадварт суралцна. Өөрийгөө илэрхийлэх болон ярилцах чадвар сайжирна. Манай Сороптмист клуб Америкийн нэгдүгээр курсын ажилтнууд хамтарсан агаа эгийн төслийн 2 дахь жилийн маань өндөрлөг төгсөлтийн ажил сайхан боллоо. Одоо хүүхдүүдэд харахад үнэхээр урам зоригтой байна. Шинээр одоо анх төсөл эхэлж байхад орсон хүүхдүүд маш их хөгжсөн байна. Бие биенээсээ сайхан ихэм сурсан байна. Багш нарын сайхан чиглүүлж их төсөл маань их сайхан болсон гэх урам зориг дүүрэн байна. Тэгээд манай Сороптмист нийгэм дэвсгэрийн бас байгуул маань 2012 онд байгуулагдсан цагаас хойш охид эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулах, тэдний одоо суралцах нөхцөл болцоог дээшлүүлэх маш олон төрлийн төслийн үйл ажиллагааг бол хийж ирсэн байгаа. За үүнээсээ 2017 оноос охид төв өсгөө ихтгэлийн уралдаан явуулаад шүүдрэ охидын төв байгуулснаас хойш 8 дахь жилийн жилдээ төсөл маань өргөжиж одоо агаа эгийн төсөл яг энэ төсөл дээр 2 дахь жилийн маань үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд энэ төслийг одоо хэрэгжүүлэхэд санхүүгийн болцоо гаргаж өгсөн Сороптмист клубын их зүйстэй мөн бидний одоо бас үйл ажиллагаа дамжин ажилладаг аймгийн засаг даргын тамгын газар нийгэм бодлогын хилтэсгээд бас өсөө олон аж ахуйн нэр тод ингээд компанид байгаа. Энэ олон хүмүүсийн одоо хичээл зүтгэлээр бид бүхэн төслийнхөө үйл ажиллагааг амжилттай сайхан явуулсан талархаж байна. Тэгээ энэ нийгмийн төлөө сэтгэл гаргасан зүтгэлсэн Сороптмист Эрдэнэтийн Сороптмист их зүйстэй мөн одоо төсөлд орсон хөөрхөн хүүхдүүдэд цаашдынх нь хичээл суулгад нь улам их өндөр амжилт өгсөй. Энэ сурсан мэдснээр цаашид одоо нийгэмд өөрснөөгөө хөгжүүлээд тусахгүй дараа жил бас инженерийн ментор хүүхдүүд дараа жил бас ментор болоод ингээд улам цаашид дэлгэрүүлэх яваарай гэж хүсье. Мөн бид нар эх жил бас 3 дахь хичээлийн жилд агаа төслийг бол мөн 4 сургуульд 40 хүүхдийн дунд явуулахаар хэрэгжихээр би бэлтгэл ажил хангаж байна. Уг төслийг инх тайвны корпусын сайн дурын ажилтан Дэви Мадиус, Мишель Айлин нар төсөл хэрэгжүүлсэн сургуулиудын нийгмийн ажилтнууд шүүдэр охидын төвтэй хамтран үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Жилийн хугацаанд хэрэгжсэн агаа эгээ төсөл хүүхэд бүрийн чин сэтгэл, хүсэл зоригийг бадрааж, хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлж, бие хүн, хувь хүн байх, өөрийгөө олоход тусдын болсон энэ төслийн жинхэнэ том амжилт байлаа. Мөн менторуудын өөртөө байгаа сайн бүхнээ хуваалцдаг өгөөмөр, өглөг энэ нийгмийг илүү сэтгэлтэй, гэрэл гэгээтэй, ирээдүйн зам мөрийг нь дардан болгодгоо. Бидний хамтын аялал энэ хүрээд дуусахгүй. Харин шинэ эхлэл рүү хамтдаа алхах шинэ үүд хаалга болж байна. Та бол хэн нэгний үлгэр дуурайал, хэн нэгний амьдралд гэрэл нэмсэнд баярлалаа. Гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа